Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл жирийн нэг охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хэнд ч хэлээгүй нэг нууц надад бий. Өнөөдрийн онцлог мэдээг танилцуулъя. Лоури музейд хамгийн сүүл тавигдсан бүтээл болох төвдийн хамгийн өндөр уулын оройгоос олж илрүүлсэн гарт урсан лаваар сийсэн нууцлаг хөшөөг өнөөдөр тус музейн эрхлэгч ноён Күбтэл олон нийтэд танилцуулах гэж байна. Эдрэн. Маринет, би чамд супер баатруудын талаар юу олж мэдсэнийг харуулах гэж Алексаас биднийг энэ нээлтэнд оролцуулахыг гуйсан болохоос чамайг Эдрийн дуунч тусахыг харах гэж биш шүү. Супер Эдрэн. Биш ээ, баатрууд. Би яриагч сонсоход бэлэн байна. Сайн байна. Эхлээд хатагтай цог хармуур хоёр шидэт эрдэнэс гэж нэрлэгддэг чулуунаас хүчээ авдаг гэдгийг олж мэдсэн. Чи хатагтай цохны үнэн төрхийг илчлүүлэхүн тулд тэдний талаар судалгаа болно гэж надад хэлсэн биз дээ. Би мэдэж байна л да. Гэхдээ энэ судалгаа хатагтай цохын үнэн төрхтэй ямар ч хамаагүй. Харин хатагтай цоход хүр ирвэхэн багийг тайлахад туслана. Би супер баатрууд хүр ирвэхэ бас шидэт эрдэнэсийн хоорондох холбоо хамаарлыг судлаад мэдчихсэн. Тэгэхээр хатагтай цох хармуур болон бусад шидэт эрдэнэс эзэмшигчдийг олон зууны өмнөөс л оршин тогтнож байсан гэдгийг олж мэдсэн. Ямар нэгэн үйл мэдэгдэх шалтгаанаар тэд хэсэг хугацаанд алга болж энэ хооронд дэлхий тэднийг мартсан байна. Энэ эртний Египтийн хатагтай цох. Энэ бол Түнэр харанхуй баатар хармуурын шидэт эрдэнэсийг эзэмшигч. Наашир. Харин энэ бол Ирвэхэн шидэт эрдэнэсийг эзэмшдэг байсан супер баатар. Дараагийнх нь Геркулес буюу Арслангийн шидэт эрдэнэсийг эзэмшигч. Одоо бүр Арслангийн шидэт эрдэнэс гэж байдаг болоо юу? Нэртэйгээр нь Туулааны шидэт эрдэнэс бас байгаа гэж хэлээч. Эрт дээр үед уран баримлыг буддаг байсныг мэдж байгаа эцтэй. Цаг хугацааны ирэхээр будг нь халцарч арилаад өнгө нь алга болсон ч жижигхэн хэсгүүд нь хэвээр үлдсэн байна. Тусгай програмын ачаар баримлуудыг анх ямар байсныг харах боломжтой. Дахиад нэг чухал мэдээлэл байна. Эдгээр бүх урлагийн бүтээлүүдэд нийтлэг зүйл байгаа. Тэр бол ижил бэлэг тэмдэг. Хата энэ тэмдэг хаасайг байна. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэгийн бэлэг тэмдэг эсвэл газар дэлхийн хамгаалагчдад өгсөн тушаалыг илтгэж байгаа байх. Яг л эрт дээр үеэс супер баатрууд ижилхэн үүрэгтэй байсан юм шиг. Энэ бэлэг тэмдэг яг төвдөөс олдсон шинэ хөшөөн дээрх тэмдэг шиг харагдаж байна. Натали, та зүгээр үү? Яагачгүй Эдрин. Зүгээр л толгойч авах хэрэг. Бид одоо гэрлүүгээ явсан дээр бол тэ. Музейн эрхлэгчдийн үзэж байгаагаар энэ хөшөө бараг 200 жилийн настай гэсэн. Миний олж мэдснээр сүүлийн 200 жилийн хугацаанд шидэт эрдэнэстэй баатрын хувьд өмссөн хүн байгаагүй. Тэгвэл энэ хөшөө шидэт эрдэнэсийн сүүлчийн уул мөр байсан бай. Хэдхэн сарын өмнө хатагтай цаг хармуур хоёр хүр ирвэхэд тултахаар гарч иртэл тийм ээ. Үнэхээр сонирхолтой юм. Миний бичлэг хүр ирвэхэн багийг тайлахад хатагтай цохот туслана гэдэгт би итгэлтэй байна. Хүлээгээрэй. Чи захин марчинд энэ онлоо нийтлэх гэж байгаа мó? Үнэндээ бол би аль хэдийн бичлэгүүдэд нийтэлчихсэн. Шидэт эрдэнэсийн нууц сонирхолтой гэж хэлэхэд ч багдмаар байна. Мэдээч хэрэг бүрэн санал нийлж байна. Гайхалтай. Хатагтай цоохоо энэнд чинь маш их баяртай байна гэдэгт би итгэлтэй байна. Хөр ирвэхэж гэсэн. Би явуулгүй бол болохгүй. Би гэрийн даалгавартай гэдгээ мартчихаж дараа уулзъя. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэгийн бэлэг тэмдэг эсвэл газар дэлхийн хамгаалагчдад өгсөн тушаалыг илтгэж байгаа байх. Яг л эрт дээр үеэс л супер баатрууд ижилхэн үүрэгтэй байсан юм шиг. Мастра намайг уучлаарай. Би хизээч шидэт эрдэнэсийг тэрэнд даатгах ёсгүй байсан. Али бол сайн сэтгүүлч. Эртөө хизээ нэгэн цагт энэ олон зууны турш хадгалсан энэ нууц задрал байсан юм. Энэ мэдээлэлээр хүр өрөөх биднийг олж чадахгүй болохоор санаа зов. Энэ 7 хоногийн ихээр Лоури музейд ирсэн хөшөөн дээр мөн адил тэмдэг байна. Байж боломгүй юм. Энэ байж боломгүй юм. Бид өнгөрчээ. Хөшөөнөөс болоод уу? Гэртээ та хэдэн хормын өмнө санаа зовох хэрэггүй гэж. Энэ хөшөө биш Маринет. Энэ бол сэтгэл хөдлөлөөс үүссэн мангас. Тоос шувууны хүчтэй. Сэтгэл хөдлөлөөс үүссэн ээжидтэй амьтан. Гэхдээ мастра хар мор бит хоёр Маюрагийн сэтгэл хөдлөлөөр үүсгэсэн мангасуудыг дарж авч ийсэн шүү дээ. Тийм ээ. Гэхдээ тэдний аль нь ч энэ мангасын хүчтэй зэрэгцгэр байгаагүй юм. Энэ бол юу хийж байгаагаа ч мэдэхгүй. Нэгэн хүүгийн сөрөг сэтгэлээс үүссэн мангас байгаа юм. Би чамд залруулшгүй алдаа хийсэн гэж хэлж байсныг минь санаж байна уу? Чамд ойлгуулахын тулд би бүтэн түүхийг ярьж өгье. Би хамгаалагч болохоор сонгогдохдоо чамаас жаахан байлаа. Эцэг их хоёр минь энийг маш хүндтэй нэр төрийн хэрэг учраас татгалзаж болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэд намайг ариун сүм рүү аваадсан.
Надад тэнд байх тийм сайхан байсангүй. Би эцэг ихтэйгээ хамт амьдарч өөртөөгөө ижил насны хүүхэдтэй ойр байхыг хүсэж байсан юм. Би ямар нэгэн зүйлийн хамгаалагч байхыг огт хүсэхгүй байлаа. Эрдэнэс хамгаалагч болох сорилтуудын нэг нь намайг ямар ч хоолгүйгээр бүтэн 24 цагийн турш шидэт хайрцаг ширтгэхийг шаарддаг байв. Надад сэтгэл зөмбөлтгэл хэн нэгний дэмжлэг гэж юу ч байсангүй. Тиймээс судлаагүй би үлсэж эхэлсэн юм. Цаг өнгөрөх тусам ходоод минь уламл хонхолцож байлаа. Энэ бүхнийг ширтээ сууж байгаа шидэт эрдэнэсээс л боллоо гэж бодож байсан юм. Тэгээд би тэсгэл алдарсан. Ингээд тогсын хүчтэй шидэт эрдэнсийг авч хүчийг ашигласан юм. Миний хүссэн зүйл ердөөлөө гал тогооны өрөө рүү явж надад цагаан будааны бөмбөг авчирж өгөх хамтрагч байсан. Гэхдээ шидэт эрдэнсийг хар муу сэтлэр хизээж ашиглаж болохгүй. Миний мэдэрч байсан уур хэлэг үлсгэлэнтэй холилдож миний төсөөлж байснаас хамаагүй хүчтэй мангасыг бүтээж гисэн. Яг тэр агшинд амьдралын минь гашуун зовлон байсан. Шидэт эрдэнсийг залгахаар улаарсан харгас ховдог мангас төрсөн юм. Сандар тэмцэндээ би тэр мангасыг өдөрдөх боломжтой байсан 6 ганц зүйлээ алдчихсан. Би жаахан хүү байсан учраас зүгээр л тавс шоуны хүчийг ашигласнаас ийм зүйл болчихно гэж төсөөлөөгүй юм. Би хийсэн тэнэг үйлдэлийнхээ бүх бол мөрийг арилгахыг хичээсэн. Тэр сүмөөс аварч амжсан зүйл зөвхөн судар болон шидэт эрдэнсийн хайрцаг байсан. Тэгээд нэг нь лам надад хоёулангийн аваад зогт гэж хэлсэн. Тэр бол хамгийн сүүлчийн шидэт эрдэнсийн хайрцаг байсан юм. Миний бүтээсэн сэтгэл хөдлөлийн мангас сүмд хадгалагдаж байсан бусад бүх шидэт хайрцгийг залгисан гэдгийг би тэр үед л ойлгосон юм. Харин ламнаар мангасыг зогсоох гэж оролдоход ариун сүм хамгаалагчд гээд бүгдийг устгасан. Би сэтгэл хөдлөлийн мангасаас цугтаж чадсан ч судар эрвэхэ болон тогсын шидэт эрдэнсээ алдчихсан юм. Гэхдээ би тэр мангасыг үрд алга болсон гэж бодож байлаа. Харин хүр ирвэхэ энэ тухай мэдсэн даруйда тогс шууны хүчийг ашиглан тэрнийг амьлуулахыг оролдох болно. Мастер, хэрэг тийм зүйл тохиолдвол хар муур бид хоёр зогсоох болно. Гэхдээ та хоёрт ямар ч боломж олдохгүй. Тэр мангаст шидэт эрдэнсийн хүч нөлөөлөхгүй. Бас намайг мастер гэж дуудсны хэрэггүй. Би анхнаасаа л эрдэнсийн хамгаалагч байж чадаагүй. Гэхдээ би алдаага дахиж давтахгүй. Хар муур та хоёр надад шидэт эрдэнсээ буцааж өг. Сэтгэл хөдлөлийн мангас эрдэнсийг мөрддөг учраас би шидэт эрдэнсийн хайрцаг аваад Парисаас явуулна. Тэгвэл тэр зөвхөн миний хонос мушгин. Ингэж үуч хотыг болон оршин суугчдыг эрсдэлд орохоос хамгаална. Гэхдээ энэ удаа таныг барьчихвал яах юм бэ? Юу болохыг миний хувьд ял мэднэ. Эцэстээ энэ бүгд миний л буруу шүү дээ. Би ганцаараа явахыг чинь зөвшөөрч чадахгүй. Та намайг хадагтай зох болгохоор сонгохдоо надад итгэл хүлээлгсэн. Тиймээс өнөөдөр ч гэсэн надад итгэсэй гэж хүсэж байна. Баярлалаа Маринет. Хийсэн бүх зүйлд чинь баярлалаа. Наталигийн толгойн заримдаа эргээд байдаг юм. Гэхдээ ноцтой зүйл биш дээ. Надад санаа тавьсанд үнэхээр их баярлалаа Эдриан. Натали санаа зовсны хэрэггүй дээ. Хэрвээ та ингэж хэлж байгаа бол ойлголоо. Энэ 7 хоногийн ихээр Луврын музейд ирсэн хөшөөн дээр мөн адил тэмдэг байна. Дотор нь зэрлэгшсэн аратан байгааг би мэдэрсэн. Энэ бол хөшөө биш. Унтаа байдалд байгаа мангас маш эртний бөгөөд үнэхээр хүчрхэг. Энэ нь чи тэр мангасыг устгах эсвэл дахин амьлуулж чадна гэсэн үг. Гэхдээ тэр мангасыг бүтээсэн хүн нь би биш болохоор удирдах боломжгүй Тэр шүү тал дээ. дээр би чамд туслана. Энэ хөшөө бидний шидэт эрдэнэс олдсон газараас гаралтай гэсэн. Тиймээс бидний эрэл хайгуулд их нэмэр болно гэдгийг би мэдэрч байна. Чи өнөө өрөө дахиад Луврын музей рүү очих болно. Ойлголоо. Явхаасаа өмнө сайн амарсан чин дээр бол. Надад санаа зовсны хэрэггүй. Би зүгээр. Ой, яагаад уруу царайлж байгаа вэ? Ээж маань толгойч гисэн Наталиг их шиг иргэдэг байсан. Тэр үед ч гэсэн аав минь ноцтой зүйл биш гэж хэлж байсан. Хамтарч тогловол ямар өвдөө? Чи төгөл төр хуур тоглоно гэж юу? Надад бяцлаг үнэрлэхээс өөр авьяас байдаг юм шүү хөө минь. Намайг ингэж инээлгэж чадах хүн ээжээс минь өөр байдгүй юм. Баярлалаа Блэг. Би хүсэл тэмүүллийн мэдэрч байна хүрээр байхээ. Өлсгөлэн мэдрэгдэж байна. Шидэт эрдэнсээр дутагдчихэ. Шидэт эрдэнэс.
Дахиад нэг л алхвал хүчийг чинь буцаагаад авчихна шүү. Үнэхээр чамайг устгаасаа гэж хүсэж байгаа мó? Сэтгэлийн хөдлөлөөс үүссэн мангас одоо таны мэдэлд хүрээрвэ. Гараасаа шидэд эрдэнэсийн алдна гэдэг үнэхээр харамсалтай. Би чиний мэдэрч байгаа үлсгэлэнг сайн мэднэ. Нисэрэ би цанаагүй маамин. Энэ мангасыг хорон муу санаандаа автуул. Мангасаа би хүр ирвэхэ байна. Зөвхөн шидэд эрдэнэс эзэмшигчдэр өлсөж байгааг чинь би мэдэрч байна. Чамд би шидэд эрдэнэс эзэмшигчдийг мөрдөж нэг бүрийн залгих хүчийг өгч байна. Харин чи эзэдийн залгисныхаа дараа надад 2 шидэд эрдэнсийг авчрах ёстой. Хадагтай цох ба хар муурын эрдэнсийг. Санаа зовлтгүй. Би ашиглаж дуусныхаа дараа чамд хоёуланг нь буцааж өгнө. Нэмээд тогс болон эрвэхэ шидэд эрдэнсийг урамшуулдан өгье. Тэгэхэд эцэст чи бүгдийн залгаад өлсгөлэн чинь ханах болно. Би тохиролцож чадвуу. Сайн байна. Орой хоолны цаг боллоо мангас минь. Амтаа шидэд эрдэнэс. Намайг уучлаарай. Вэйс? Маринет, чи бол хамгийн гайхалтай хадагтай цог. Гэсэн чи миний хийсэн алдааг залруулахын тулд хар муур та хоёр амь насаа эрсдэлд оруулахыг чинь би зөвшөөрч чадахгүй. Намайг уучлан байхаа гэж найдаж байна. Аз жаргалтай амьдарч миний тухай бүгдийг мартаарай. Хүндэтгсэн фүү. Үгүй байлгүй дээ. Тики. Үгүй. Мастра, хүлээгээрэй. Үгүй. Мастра, хүлээгээч дээ. Мастра энэ зөв шийдэл гэдэгт итгэлтэй байна уу? Энээс өөр зам гэж байхгүй. Мастра! Амтаа шидэд эрдэнэс. Харж байна уу Вэйс? Хэрвээ маринетэд шидэд эрдэнэс байсан бол энэ мангас тэрнийг шууд залгиж байлаа. Эсвэл хадагтай цогцолж хувраад мангастай тулдах байсан байх. Зарим тулаанд хүч тэнцвэргүй байдгийн Вэйс. Мангас шидэд эрдэнэсийн үнрээр явж байна. Харин хөөж байгаа хүн нь шидэд эрдэнэсийн хамгаалагч байж таарлаа. Удахгүй тэрэнд хамгаалах юу ч үлдэхгүй. Мангас бүгдийн залгих болно. Тэгээд бид ялтын амтыг мэдрэх болно маяураа минь. Санууд хэрэгтэй жаада. Хар муура, энэ чи юу? Мэдээж би юм уу? Өөр хин чиний хажууд байх үлээ дээ. Өмссөн хувцс чинь жаахан аюултай харагдаж байх чинь. Гаднаасаа тийж харагдаж байгаа юм. Би гажаа хэлсэн дотроо дуулахтаа явж байгаа тэрэгтэй жаал минь. Намайг дахиад нэг л удаа тэрэгтэй жаал гэж дууддаг юм бол чамайг хар гадал гэж дуудана шүү. Үснэрэл бол тэрэгтэй жаалаа. Замаа тавчилцгаая. Тийшээ. Автобус руу. Жолооч, би хадагтай цох байна. Надад таны тусламж хэрэгтэй байна. Тэ цох гинэ мөн тийм байх та. Харин хажууд чинь байгаа найз чинь гайдал муур байх. Тийм үү? Намайг хар гайдлыг гэж дуудахад болно. Бид хэн байх нь хамаагүй. Тэр хүнийг мангас хөөж байгаа учраас бид туслах хэрэгтэй байна. Ойлголоо. Надад итгэж болно. Баярлалаа сайхан сэтгэлж жолооч. Ата! Мастра хараач хадагтай цох хармуур. Тэдгээр бид инээдтэй хувцастай байгаач тэд урмыг минь хуулсан Байж боломгүй. Тэдэнд шидэд эрдэнэс байхгүй шүү дээ. Ойлголоо. Би чам туслая. Гэхдээ бэлтгэхээс өмнө явган хүний замаар давх. Өөдөө нэрээ өмнөөс би. Чи нийтийн өмчийг сүйтгэхэд бай. Би заримыг хийдэг Андрей гэрч бай. Би Парисын шударгаас тогтоогч багийн гишүүн. Хараач мастра хэд мөн гэдэг нь ойлгомжтой байна. Өөр хин ийм ганц юм хийх үлээ дээ. Ой, хэлээ хүрт хар гайдлын хүчийг амтлаад үз. Ямар ч хидэд эрдэнэсээс хамаагүй амттай
шүү. Зүгээр л хараачтай мастера зүгтад ямар ч ашиггүй. Шавнир чинь юу ч болж байсан тэмцлээ хизээж зогсоохгүй. Шидэд эрдэнэстэйч бай, үгүйч бай, тэд бол хатагтай цох бас хар муур мөн. Надаас болж тэдэнд ямар нэгэн муу зүйл тохиолдохыг би зөвшөөрөхгүй. Хүссэн ч хүсээгүйч таавал хамгаалагч нь. Тиймээс л энэ бол миний гаргах ёстой шийдвэр. Андре, миний мөхөлд дуусчлаа. Андре, өөр аюулгүй газар руу яв. Бид мангасыг аргална. Гэж л найдаж байна. Ой, тэдний 50 орх. Чиний сүүлийн 172 жилийн турш хүсэж байсан хүн чинь би байна. Шидэд эрдэнсийн хамгаалагч энэ хөгшөө өвгөн гэж юу? Энийг хайж байна уу? Амттай шидэд эрдэнэс. Өвгнийг замаасаа зайлуулахад чинь юу ч саад болохгүй мангасаа. Яваад хурд хувирцгаа. Би бол шидэд эрдэнсийн хамгийн сүүлийн хамгаалагч. Тиймээс би үргээ заавал биелүүлэх ёстой. Би чамаас дахиж хайхаа болсон. Баярлалаа. Хатагтаа цохоо. Таныг зөв сонголт хийнэ гэдгийг чинь мэдээд байсан юм аа. Hello, Ace. Ойга гаргаараа. Мастера, таны нуруу супербатрийн дүрд ороход та хитрхи хөвшин гэдгийг мэдэн шүү дээ. Бид зохицуулж дөнгөнөө. Шидэд эрдэнсийн хайрцгийг аваад явж нөө. Сайхан хооллорой мангасаа. Тэд одоо чамаас мултрана гэж үгүй. Амин хаан байгааг нь олох хэрэгтэй байна. Гэхдээ энэ мангас бидээ юу ч авч яваагүй. Намайг халахлаарай. Атаа үзэл цаг. Металл илрүүлэгчүүдээ. Хаа сэтгэл хөдлөлийн мангасыг бүтээхдээ амийн туслахынхаа дотор суулгасан байна тийм үү? Тийм ээ. Таны туслах арай металлаар хийгдсэн биш үү? Зарим хэсэг нь бол тийм ээ. Таны туслах байж болох хоёрхан газар бий. Ариун сүм байсан газарт эсвэл Хой. Хурдлаараа хадагтай цохоо. Энэ мангас аль хэдийн миний саваг бүхлээр нь залгичлаа. явж нуугдараа мастера. Тохиромжтой цагна гэдэгт итгэлтэй байна уу хадагтай минь? Туслахыг эргүүлж авчирхад бэлнэ үү? Үгүй. Амруул биш шүү. Тийм ээ, сайн ажиллаа мангасаа. Шидэд эрдэнсийг надад халуун дээр нь авчирч өгөөрэй. Харин одоо бусдыг хамтран зооглоорой. Тэд тэднийг хүртэх бүрэн эрэхтэй. Өх, дотроо бүрч том юм байна. Миний сава. Энэ хотод нь эд зүйлсийг шингээгээд байгаа юм уу? Залгисан бүхэн нь эндээ үрд гацдаг юм байна. Хэрвээ тийм бол бид мастерын тусалахын хаана нуугдаж байгааг хурдан олох хэрэгтэй. Баяртай хайрт байсан минь. Чи бол энэ олон жилийн турш миний хажууд байсан. Миний хүсэж болох хамгийн сайн кава юм шиг. Таны коми байх нэр төрийн хэрэг байлаа мастера. Би мэдээд байсан юм. Бүрэн бүтэн байх ёстой. Үгүй бол мангас алга болчих байсан юм. Хүслээ шивнэхээс өмнө сайн бодоорой. Сүрлэрлээ. Харин өлхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангичлах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бицээ ирвэх юм. Үгүй. Байж боломгүй юм. Би зүгээрээ. Гайхалтай хадагтай цах. Зохиороо. Баярлалаа хатагтаа цохоо. Чиний ачаар би дахиж цугтаж амьдрах шаардлагагүй боллоо. Би өрдөө таны заасныг амьдрал дээр хэрэгжүүлсэн шүү дээ, мастера. Хоёр хүн хувирахаас өмнө хурдан гүйх хэрэгтэй байх гэж би бодож байна. Баяртай, мастера.
цочирдох хэрэггүй. Энэ бол зүгээр л мэдээ. Ер бусын ба тайлагдшгүй нэгэн үйл явдал тохиолдод байна. Төвдийн улс дунд байрлах энэ сүм устснаас хойш 172 жилийн дараа дахин гарч ирсэн байна. Мэдээллийг газар дээрээс нь хүрэхээр Клара Контар ажиллаж байна. Энэ үзэгдлийн хамгийн тайлагдшгүй хэсэг нь сүмд амьдарч байсан бүх лам нар өөрсдийгөө 1844 онд байгаа гэж бодож байна. Шидэт эрдэнэс хамгаалагчдын бэлэг тэмдэг. Би энэ мэдээг цахим хуудсандаа нэмнэ. Ингээд би алдаага залруулж лам нараа чөлөөлөгдөж сүм хийдэж сэргэллээ. Маринет, би чамд болон хар муурт талархаад баршгүй. Би удаан хугацааны турш чамайг зовоож байсан өнгөрсөн үеийн ачаанаас ангижрлаа. Би хэзээ нэгэн цаг тэдэнтэй уулзч бүх зүйлийг тайлбарлах болно. Маринет, чиний бэлтгэл хангагд дуусчээ. Одоо чи бүрэн эрэгт хадагтаа завхуулсан. Би чамайг дараагийн хамгаалагч болгоход бэлтгэх цаг ирлээ. Хамгаалагч гинэ. Гэхдээ мастра, хамгаалагч нь та шүү дээ. Та 172 жилийн турш байсаар л ирсэн шүү дээ. Яг тийм. Одоо миний үүргээ хүлээлгэж өгөх цаг нь болжээ. Чи надаас илүү энэ үүргийг авах хэрэгтэй хүн гэдгээ нотолж харууллаа. Тиймээс бэлтгэл чинь өнөөдрөөс шууд эхэлж байна. Чи 24 цагийн турш юу ч хийхгүйгээр Шидэт эрдэнэсийн хайрцгийг манж бясалгал хийх болно шүү. Үнэндээ бол талхны газарт надад хийх ажил байгаа юм л да. Тоглосон юм да. Эдгээр хатуу ёс заншлууд намайг чиний насан дээр байхад сайн зүйл ав авчираагүй. Тиймээс надад дагаж мөрдөх бодлоо. Харин хамгийн ихний дасгал бол эдгээр хайрцгийг машин руу зөөхөд надад туслах явдал юм. Одоо хүр ирвэх намайг хэн болохыг мэдсэн болохоор энд амьдрах надад хитрхи аюултай. Гэхдээ санаа зовтгоо Маринет. Хар муур та хоёрт би хэрэг болбол үргэлж хажууд чинь байх болно. Хүр ирвэхийг ялагдах хүртэл би хаашаач явахгүй. Би чамайг хизээч орхихгүй. Би ялагдлаа хүлийн зөвшөөрөх болоогүй хадагтай цохоо. Харин чи миний шунлыг улам өдөөлөө. Одоо хамгаалагчийн хэн гэдгийг би олж мэдсэн болохоор энэ мэдээлэл ашиглаж чамаас заавал өшөөг авах болно. Харин энэ өшөө авалт маань мөс шиг цэвдэг байх болно шүү.